За Баянгор аймгийн 3 бул гэсэн нутгийн удирдлагын ордон дээр орж ирлээ. За засаг даргын өрөөрөө орноо. За энэ Самаро. Сайн байна уу? Сайн байна уу? Самаро. За танай суман дээр болж байгаа уулуурхай холбоотой асуудлаар тодруулах гээд. За. Танай сайхан мэдээлэл өгч. За сайн байцгаана уу. Тэгээд сайхан цэцгэн та бүхэндээ энэ дөрвөн одоо мэдээ төвшүүлье. Тэгээд сумтай холбоотой сүүлийн үедэд болж байгаа уулуурхайтай холбоотой мэдээллийг товчхон бас мэдээлэл өгье. Тэгээд за сумын хэмжээний одоо ашиглалтын талбай буюу одоо уулуурхайн хувьд бол яг ашиглалтын 8 лиценз байгаа. Үүнээс бол яг хаагдсан 20 лиценз байдаг. За яг ашиглаж байгаа 1 лиценз байж байгаа. За цаана нь ашиглах гээд одоо үйл ажиллагаа явахгүй ингээд явж байгаа 5 одоо юм талбай байна. За бид хүний хувьд бол одоо бас энийг сумын харигдад танилцуулж одоо яг хуулийн дагуу яаж явах ёстой вэ гэдгийг бас ингэж судалж ингэ танилцуулж явж байгаа. За ажиллаж байгаа нэг компани маань одоо JSB гэдэг компани байж байгаа. JSB Resource. За энэ компани бол одоо хөшөөтийн эхэнд үйл ажиллагаа явуулдаг энэ компани. За хөшөөтийн эхэнд үйл ажиллагаа явуулаад бас нэлээдгүй хугацааг авч байна. За би та бүхэнд одоо энэ компанитай холбоотой мэдээллийг би та бүхэнд өгье. За энэ компани бол 2018 оноос үйл ажиллагаа явуулсан гэж одоо бид хүмүүс одоо танилцуулж явж байгаа. Тэгээд өнгөрсөн 25 онд бол үйл ажиллагаа явуулаад тогтмолцсон. За өмнөх ковидын жилүүд бол үйл ажиллагаа яваагүй болсон гэж зогсон байдалтай байсан. За өнгөрсөн жилийн хувьд бол бид хүн энэ компанитай хавцан ажиллах гэж сум байгуулсан. За нийт одоо 300 сая төгрөгөөр байгуулад за үүнийг нь бол одоо бид хүн сумандаа бүтээн байгуулалт байдлаар авч үлдэж ингэж хөрөнгө оруулалт хийсэн. За бид хүний хогийн цэг одоо бас нэлээд задгай байсан. За хогийн цэгийг бид хүн шинэ хогийн цэгтэй болох үүднээсээ компанид санал тавиад ингэж хөрөнгө оруулалтаа хогийн цэг рүүгээ нэлээд тавьж өгсөн. За компани бол нийт одоо байгуулсан гэрнийхээ үнийн дүнг буюу 215 саяд нь одоо шинэ хогийн цэг байгуулад ингэж ашиглалтанд олсон 1.5 талбайд за 1.5-аас 1.8 м гүнд одоо юм хогийн цэг байгуулад бас сайхан цэгтэй болсон. За үлдсэн одоо мөнгийг нь бол одоо багт нь сумд нь ингэж зарцуулагдаад за багтаа 50 сая зарцуулж юм хийсэн байна. За сумын даансанд бол үлдсэн нь 25 сая төгрөг сумын даансанд тэгээд төлөвлөсөн байна. Одоо энэ жил бид хүмүүс энэ мөнгийг зарцуулнаа. За саяны та бүхэнд би хэлжсэн энэ сумд байдаг лицензтэй талбайнуудыг та бүхэнд танилцуулъя. За нийтдээ манайх 9 ийм талбай байна. За эндээс хайгуулын нэг талбай байдаг. За энэ бол хайгуулын талбай устгагдсан. За хөшөөт буюу одоо JSB Resource компани үйл ажиллагаа хийж байгаа талбай хөшөөт яманд одоо нэгсэндээ 3 талбай байдаг. За дээдхэнд нь JSB Resource, дунд нь JND Gold, за доод аманд нь Гацуурт гэсэн талбай байна. За JND Gold бол үйл ажиллагаа явуулаад дууссан. За дээдхэнд нь JSB одоо явж байна. За доотлынх нь аманд байж байгаа Гацууртын талбай бол одоо идэвхжсэн бас ингээ явж байгаа. За бид хүний хувьд бол бас холбогдох яам гандлаг гэлцээнлүүд одоо үүнтэй холбоотой өвчрөмтийг судлуулад ингээд ажиллаж байна. За компани бол одоо багийн иргэдтэй уулзаад байгууллагын хуулийнхаа дагуу анхаарчны одоо иргэдийн төлөвийн тогтоол авах гэдэг ингээд яваад байгаа. За тээлийн их буюу тээлийн голын дунд айсаа бодоход энэ MBGC гэдэг компани байдаг. За энэ бол одоо 2007 онд одоо анх олгогдсон талбай. За 17 оны 7 гадалбайд энэ үйл ажиллагаа явуулах гэдэг ингээд явж байгаа. За энэ бол ноднонгоос хойш одоо бид хүнд танилцуулагдаад бичгэрэмтээ ингээд өгөөд яваад байгаа. За бид хүний хувьд бол энэ бол одоо боломжгүй. Нэгт бол энэ одоо улсын тусгай хамгаалалттай газар байдаг. За хоёрт наагч юм бол яг усны их бүрдэх ийм талбай тэмчээс энийг боломжгүй бид хүмүүс ингээд холбогдох гэлцтүүд нь газрууд агентлагууд нь бичгээ өгөөд за мөн одоо талбайг цуцалж хүсэлтийг бол одоо шүүхт гээд хандсан явж байна. За стандарт хойлдон гэдэг компани байдаг. За энэ стандарт хойлдон гэдэг компани талбай бол манайд 3 талбай байж байгаа. За энэ даваа 8 2 дугаар багт байдаг. Улааны мухарт одоо байдаг юм талбай. За энэ бол одоо одоохон үйл ажиллагаа яваагүй эхлэегүй байж байгаа. За гэхдээ одоо энэ компани бол бид хүн бас л одоо үйл ажиллагааг энэ иргэдтэйгээ танилцуулж за мөн олон нийтэд санал авч ингэж явах ёстой гэж ингэж үзэж бас холбогдох юмуд нь бичгээ өгж явж байгаа. За ингээд талбайнууд бол одоо юм бэ. За тэгэхээр эндээс бол ганцхан ажиллаж байгаа талбай бол энэ хөшөөтөд байж байгаа
GSP Resource буюу одоо энэ талбай л одоо ажиллаж байна. За энэ талбай. За ажил нь одоо явж байна гэсэн үг. За тэгээд мөн одоо та бүхэнд доотлол танилцуулъя. За энэ дээр одоо яг манай сумын байгаа нийт талбай одоо энэ зураглалууд байж байгаа. За энэ цаатлын одоо энэ хэсэг бол энэ хөшөөтийг бид хүн зааж өгч байна. За энэ дээдлийн энэ бол GSP Resource. За энэ дундлын энэ бол GND Gold. За доотлын энэ гацууртын талбай байж байгаа. За сумын байжууд л байж байгаа талбай байж байгаа. За энэ талбайд байж байна. Тэгээд эндээс үйл ажиллагаа явж байгаа нь энэ дээдлийн GSP Resource гэдэг талбай байж байна. За энэ дундлын зурагт бол одоо энэ давааны багт байдаг ихэрт байдаг талбай гэлж байгаа. За энэ бол ихрийн одоо аманд байдаг GND Gold-ийн ашиглаад дуустсан талбай байж байгаа. За энэ давхцсан байгаа гурван талбай бол энэ стандарт холдинг гэдэг компани талбайнууд. За энэ бол ашиглалтанд яваагүй ашиглалтаагүй байж байгаа. За энэ улаанд байгаа гэсэн үл энэ тэлийг үзүүлж байгаа юм. За тэлийн даваа энд байж байгаа. За тэлийн давааны доох нь одоо энэ голын их хүртэх газрын голын айсаа дундын талбай болгоцсон байж байгаа. 27-ны 7 гадал бай. За тэгээ энийг ашиглах гээд ингээд яваад байгаа. Бид хүн бол ашиглуулахгүй гэдэг үднээс одоо ингээд хандаа явж байна. Яагаад ингэж байгаа юм гэхээр энэ бол энэ улаан хэсэг бол энэ улсын цэцэг хамгаалтанд багтдаг ийм усны их хүртэх газар талбай. Тийм учраас энэ бол ашиглах боломжгүй гэдэг ингээд бид нэр. За одоо би бол та бүхэн нэг танилцуулъя. За энд байж байна. За энэ бол улсын цэцэг хамгаалтанд авсан тогтоол нь юм байж байна. Манай одоо тэлийн одоо их хүү тавхтаанаар нэг хэсгийг авсан байж. За одоо нөгөө талбай маань энд байж байгаа. За ингээд тэлийн гол урсж байна. За тэлийн гол нь яг дунд нь одоо энэ нөгөө талбай чи байж байгаа. Лицензлэх талбай. За одоо энд бол ингээд байгаль орчны яамны лавлгаа байж байгаа. За энэ лавлгаан дээр бол давхцгүй гэсэн лавлгаа байж байгаа байхгүй. Тэгээ бид нар бол ягаад үзэж байгаа юм давхцалтай байгаа гэж үзэж байгаа. Ягаад гэх юм бол яг энэ олгогдсон байж байгаа энэ цагаан бол нөгөө ашиглалт болтол байгаад байгаа талбайнууд. За дээдлийн улаан, доотлын улаан бол гол нь байхгүй. Тэгээ энэ гадна талын бүдэх хөх нь улсын цэцэг хамгаалтанд авсан талбай байхгүй. Тэгэхээр энэ ямар ч боломжгүй. За тэгээд бид хүмүүс холбогдох газрууд ингээ өгөөд ажиллаа явж байна. За тэгээд мөн одоо давхцуулаад дахиад энэ нэг цахимгуулын ясаа уусан хамгаалтанд байж байгаа. За яг хөө өнгөрсөн жилийн хувьд бол бид хүн одоо энэ жил бид хүмүүс гэрээгээ байгуулсан одоо нэгэнтээ сумд ажиллаж байгаа 18 мянган үйлчилгээ явуулж байгаа GSP гэдэг компанитай бол бид хүн нэгэнтээ ажиллаж байгаа учраас хамтар ажиллах гэрээгээ байгуулна гэж үзээд ингээ байгуулж ажиллаж байгаа. Мэдээж аймаг бол сумд онтроос ажиллаж байгаа учраас одоо бүтээн байгуулалтын болоод одоо хөнгө бол давах ёстой. За өнгөрсөн жилийн тайлан нэрсэн байж байгаа. За энэ сумд хийгдсэн энэ хогийн цэгийг байгуулж байгаа үйл явдал. Тайлан хогийн цэг байгуулж байгаа тайлан. За хогийн цэг маань ингээд шинэ хогийн цэгтэй болсон. За энд бол нийт одоо нөгөө зарцуулагдсан бизнес төвний тооцоо ингээд байж байгаа. За энэ жилийн үед бид хүн бол энэ GSP гэдэг компанитай бол яаж ажиллах вэ гэхээр аймгийн цэг даргын одоо эрх мэдлийн хүрээнд бид хүн аймгийн даргатай гурван гэрээ байгуулах ёстой. За тэгээд аймгийн даргатай бид хүн одоо саяхан орчуулж GSP компани төдөөлөл за одоо миний бие за аймгийн даргатай бид хүн бол цуг сууж байгаа. Ингээд гэрээгийн үзүүлсэн. За энэ дээр бол нийтдээ сум маань 450 төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг хэлгэнэ гэсэн гэрээ байгуулж байгаа. За тэгээд аймаг бол одоо мөн 300 төгрөгийн гэрээ байгуулаад нийтдээ одоо GSP компани бол аймаг болоод сумд за 750 төгрөгийн одоо бүтээн байгуулалт буюу хөрөнгө оруулалтыг хийнэ гэдэг энэ жил 200 оны хувьд ингээд байгуулсан ажиллаж байна. За тэгээд энэ бүтээн байгуулалтаа мэдээж бид хүмүүс сумын харагдсан төлөвлөлтөөр хилцэгдээд за одоо сумынхаа одоо юунд зарцуулах уу гэдэг хоёртаа хийж ингэж тэр жилийн төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэж ойлгох хэрэгтэй. За энэ GND Gold гэдэг компани одоо нөхөн сэргээлтийн хүлээж авсан акт байж байгаа. За энэ актыг бол Баянгар аймгийн байгаль орчны газар болоод сумын байгаль орчны байцаагч, багийн цэцэг байгаль хамгаалагч гэж цуг хамтарч ажлын хэсэг ажиллаад хүлээж авдаг. За энийг бол нөхөн сэргээлтийн талбайг бол жил ингээд хүлээж өгдөг. За энэ цэнгэрт байгаа хэсэг бол энэ гөшөөтийн дунд талбай юу GND Gold ашиглаад дууссан талбай байж байгаа. За энэ бол жил нөхөн сэргээлт өгдөг. За 25 оны хувьд бол ингэж өгсөн байж байна. Нөхөн сэргээлт хийгээд дууссан. За тэгээд энд нэг юм булан байж байгаа. Энд нэг юм булан одоо гарцсан байж байгаа. Энэ дээр одоо энэ GND Gold компани үйл ажиллагаа явуулаад ингэж эхэлсэн байж байгаа. За энэ бол яг өгөхлөөр нийт талбайн одоо нөөц байгаа учраас бүтэн хүлээлгэж боломжгүй юм байна. Энэ талбай дахиад ашиглалтын талбай байгаад байгаа юм. Металлын нөөц байгаад байгаа гэсэн. За энэ металлын нөөцийг бүрэн дуусгаж иж ус хүлээж авах юм нөөцтэй юм байна. Тэгээд бид хүн бол энийг одоо танах хүлээлгэд өгсөн юм чинь байгаль орчнаас хүлээлгэд өгсөн чинь ашиглалтаа дуусгаад ингээд ус хүлээлгэж өгөөд талбайгаа бүтэн одоо устгуулаа гэдэг ингээд шалгалт тавьдаг. Эднийх бол манай дээр энэ болонд үе C блок дээр ашиглалт малтмалын бага нөөц байгаа гэдэг ингээд яваад идэг.
За бид хүн бол тэгэхээр тэгвэл танах энийг одоо ашиглахын тулд бүх чиглэлд үзүүлээд ингээд явах ёстой гэдэг ингээд шаардлага тавьдаг. Тухайн J&D Gold компани бол за бид хүн бол дээд одоо ихэнд нүүр ажиллагаа явуулж байгаа JSP гэдэг ресурс JSP компанитай хамтран ажиллах гэгээ байгуулад за JSP компани нь энд нөхөн сэргэлтээ одоо юуны ашиглалтын үйл ажиллагаа явуулаад ингээд явж байгаа юм байна. За тухайн үед нь бид хүмүүс очиод одоо танах бол манай одоо энэ дундын талбай, институционал талбай ашиглалаа гэдэг шаардлагатай байдаг ингээд бичвэрт үзсэн. За мөн одоо байгууллагчны яамнаас одоо хүмүүс ирж үтсэн. За аймгийн байгууллагчны газраас бас хүмүүс ирж үзээд за энэ талбай дээр үйл ажиллагаа явуулахад ийм бичвэрт байх ёстой гэж үзээд за ингээд хяналтын ажиллагаа явуулсан. За тэгээд өмнөхөө дүгнэлтийн дагуу одоо бичвэртүүд нь байна гэдэг ингээд яваад байгаа. За тэгээд энэ блок бол одоо юу гэдгийг C блок гэж нэрлэдэг юм байна. За C блок нөөц багтаа тухайн үед зардал ихтэй ашиг багтаа ус ашиглааг үлдсэн. За одоо юу гэдгийг дээдлэлт нь байгаа энэ компани ашиглаад ингээд хамтран туслан гүйцэтгэх маягаар ингэж явж байгаа учраас сумаас явдаг байдлаар зөвлөлт авах. За багаас зөвлөлт авах юм ажил бол байхгүй байна. За энийг одоо бид хүмүүс хууль бусаа гэдэг ингээд байсан. За ингээд албаны хүмүүсийн ажиллаж үзээд за энэ бол яг одоо байгаль төвч нь бүгд байна гэдэг ингээд дүгнэлтсэн гэж байна. За мэдээж бол танай компани ажиллаж байгаа бол сумтай одоо бол аймагт хамтран ажиллах гэрхэн байгууллагад яваа гэж ингэж бид хүн үзэж байна. За үүнтэй холбоотой бас одоо саяны одоо яамны ажиллагаалтуудын шийдвэр дүгнэлтийг одоо манай байгууллагчны улсын байцаагч нар хөөс тайлбарлаж хэлэх байхаа. За ингээд сүүлийн үед уул уурхайтай холбоотой бас эрдэнэс нэлээдгүй гомдол санал ирээд байгаа. Энэ дээр бас нэг сумын удирдлагууд байцаагчтай ажил хийхгүй байна гэсэн юмнууд бас явагдаасан нэг нууц цаагнууд бас. Энэ тал дээр болохоор байгууллагчны яамны сайдын 10 дугаар албан даалгавар салбарын хяналтын улсын байцаагч 01 дөрөв 19 дугаар өдөр зэмжлэлийн дагуу одоо Баянгор аймагт уулуурхан дэх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байгаа. За энэ хяналт шалгалтыг гэсэн маань тэгээд биднэрт шалгалтын тэмдэглэл үлдээг явсан. За яасан бэ гэхээр сумын засаг дарга болон миний бие уурхайн төлөөллүүд байгууллагчны газрын байцаагч нартай хамтарсан ийм уулзалтыг сая Баянгор аймагт хийгээд ирсэн. За тэмдэглэл дээр бол JSP ресурс компаниуд бол байгууллагчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг үүднээс одоо сумын байцаагч миний бие албан шаардлага хөргүүлнэ бас нэг торгуулийн арга хэмжээ авахтаар ингээд ажиллагаа нь үргэлжлээ явж байна. За энэ талбай дээр болохоор хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого эхэлсэн. Энэ намууна гэдэг мэрэгчлэнгээс одоо албан шаардлага ирж байгаа юм байна. Бичвэрэнтэй хувьд бол J&D Gold компани талбай учраас бичвэрнүүд нь бол бүрэн байсан. Уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан. Юуных нь хоёр компани хоорондох хамтран ажлын гэрээ бол хийгдсэн. Ингээд явж байгаа талбай байна. Нутгийн эрдэнэ зүгээс бол жоохон хардталтай сэрдэлтний бас хууль бус юм гэж нэлээд хардж байгаа. Энэ болохоор яг J&D Gold компани 2C блок дээр үйл ажиллагаа явуулж байгаа ийм талбай байдаг. Тийм бичвэртэй бүрэл дутуу энэ гэсэн бас нэг хард сэрдэл яваадсан учраас яг тэрийг болохоор компанийн бичвэрнүүд бол Улаанбаатар хотод байсан. Холбогдох хүнээр нь авчруулад байгууллагчны газар ингээд танилцаад ингээд явсан байгаа. КМП ахлаад энэ уурхай ахлаа байж байгаа хувьд бол энэ талбай яаж эхэлсэн бэ гэдэг чинь мэдж байгаа. За. Тэнийг энэ талбайг чи J&D Gold-тай яаж гэрээ байгуулсан? J&D Gold-ын талбай муу юм уу биш юм уу? Энэ дунд байдаг цэцэн талбай юм уу? Манай жигд бол энэ дунд байгаа энэ цэцэн зүгийн талбайг ашиглалаа гэдэг юм үүсгээд байгаа. Энэ талбай байгаа юм тий. Тэгээд тагд албан ёсны юмд ажиллаж байгаа юм уу? Хууль бус ажиллаад байгаа юм уу тайлбарлаад. За. Ямар хууль? За өөргөшөөдөө уурхай уулын ерөнхий ажил, уулын ажлын хариуцсан инженер одоо энд бол уурхай яг уулын дарга гэдэг албан тушаалаар явж байгаа. Ингийн болон гэж юм байна. За энэ J&D-гийн Gold-тай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулад энд J&D-гийн 64 га талбай ашиглах ёстой талбайнаас 1 га талбай энд үлдчихэ. Энэ бол нөхөн сэргэлт мэргэлтийн хийгдэг бодын байгалаар ирүүл байгаа гэсэн талбай гэсэн үг шүү дээ. Тухайн үедээ бол яг хөө зүгээр одоо юу гэдэг ашиггүй гэх юм уу та тий. Тэрнгүү талбай байж байгаад үлдсэн тэр талбай дээр нь J&D Gold компанитай Төрөө Бартекс компани гэрээ хийгээд уул ажил эхэлсэн. За уул ажил эхлэхэд уул ажлын төлөвлөгөө батлагдаад уул ажлын төлөвлөгөөний дагуу гарснаас дагуу цааш дахь бүх бичвэр баримтууд нь бүгд гараад
уулын ажлын төлөвлөгөөний дагуу бид нэр цэг шав дөрвөн булангийн шав цэг бүх контруудыг тавиад J&D Gold компани яг лицензтэй талбай хүрээнд ажиллаж байгаа. За эндээс бол урагшаага одоо энэ сумын ард иргэд ч юм уу, сум орон нутгийн удирдлагууд ч юм уу ямар нэгэн байдлаар энэ урагшаага ганц метрж агсан тийм ерөөсөн байхгүй. Сая өнгөрсөн хугацаанд 7 хоногт 5 байгууллагаас хамтарсан шалгалт ирсэн. Байгаль орчны яам, уулархай яам, газрын зас ашиглалтын газраас за бөөн цагаан нуурын сав экологийн цагдаагийн газар аймгийн хөгжлийн бодлого бүрэлдэхүүн ирээ шалгаад энэ одоо энэ талбай лиценз давсан байна уу? Тэр урдлын тэр завсрын талбай гэж яриад байгаа одоо хүмүүс яриад байгаагаар тэр лөө орсон байна уу? Ороогүй байна уу? Яг гэрээнийхэн дагуу цэг координаттай байна уу? Холбогдох бичиг баримтууд нь байсан байна уу? Юуг үнэлж ухсан байна гэдээ бүгдийг олборлсон байна те. Бүх бичиг баримтуудыг шалгаад ямар нэгэн байдлаар бол одоо зогсоох ямар ч тийм үндэслэл байхгүй наа. За урагшаага давсан бол мэдээд тэр чинь одоо лицензгүй талбай ухсан бол бас тэр чинь асуудал байгаад гарна ш. Тэгэхээр тийм юм бол байхгүй холбогдох хүмүүс нь шав цэгээ шалгаад тэгээд явсан байгаа. Дээд уурхатай бас одоо JSB Gold ресурсын үйл ажиллагаа танилцсан бүх бичиг баримтуудыг бүгдийг шалгасан. Тодорхой хэмжээний нэг уулын ажилтай холбоотой нэг гэрэлдүүлэх ч юм уу тийм нэг хоёр төрлийн асуудлуудаар ерөнхийдөө бол хугацаад үүрэг биелүүлэх тийм ээ нэг хөмсөг байгуулах тийм далны шуудуу ингэж хийх гэсэн тиймэрхүү чиглэлүүд өгөө явсан байж байгаа. Үүний дагуу бол энэ залбиралтай ажил явагдаж байна. Нөхөн сэргээлтийн хувьд бол энийг бол ерөнхий дээдлийн шимт хөрс болоод шаардлагатай бүх хөрсүүдийн тусад нь ухаж ачаад олборлоод отволдоод бүгдийг бэлэн тавьсан байж байгаа. Одоо бол тэр нийт талбай энэ чинь нэг 150 мянган уул ажил хийх байхгүй юу. Тэгэхээр одоогоор 50 мянган хөрс гаргаад ер нь 41 мянган хөрс гаргаад отволдсон байж байгаа. Одоо бол ямар нэгэн байдлаар энэ талбай дээр дахиж карьераас ямар нэгэн байдлаар хөрс гарахгүй. За бүх хөрснүүдийн дотроо оолгоор ийгээд хамгийн сүүлд шимт хөрсөөрөө 30-аад энэ отволуудаа бүгдийн зөөрж нөхөн сэргийгээд тэгээд энэ карьерийн үйл ажиллагаа дууснаа. За энэ талбай бол одоо хөгшөөтийн дунд талбай. За энэ одоо энэ дээд талж байгаа талбай бол J&D Gold өмнө нь ажиллаж исэн талбай. За J&D Gold-ийн одоо би сая таахан танилцуулж ирсэн. Жилдээ байгаль орчны аймгийн байгаль орчны газарт нөхөн сэргээлтийн хүлээлгэж өгөөд ингээд асуулт авдаг талбай энэ талбай. За энэ талбайн доод болон нэг жижигхэн C2 блок үлдсэн гэж та бүхэнд хэлж ирсэн. За тэр блок бол одоо яг энэ ашиглаж байгаа талбай байна. За энэ талбай бол одоо J&D Gold компани GSP компанитай хамтран ажиллах гэж байгуулсны үндсэн дээр энэ талбайг ашиглаж байгаа юм байна. За бид хүн бол энийг эхэлж байхад нь бол хууль бус одоо хууль бус байна гэдээ бид хүн гомдлогоод нэлээд тэмцэл янз бүрийн өрнүүлээд ингээд эндээс ашиглалтын хүмүүсийг доодож үзүүлсэн. За энэ J&D Gold гэдэг компани бол тухайн жилүүдэд үйл ажиллагаа явуулаад аймгийн байгаль орчны газарт жилдээ нөхөн сэргээлтийг хүлээлгэж өгөөд ингээ явсан мөртлөө яагаад одоо ашиглаж байгаа? Яагаад ажиллаж байгаа юм бэ гэдэг талаас нь биднээс нэлээд хандсан. За тэгээд үүний дагуу бол аймгийн байгаль орчны газар, за байгаль орчны яам, за холбогдох мэргэжлтгүүд нь бүгд ирж ажилласан. За ажиллаад энэ талбай бол J&D Gold гэдэг компани эзэмшлийн талбай байна. За энэ дээр C2 блок буюу доотлын одоо үзүүлэлтний блок үлдсэн юм байна. Энийг бол тухайн компани хамтран ажиллах гэж ингээд ашиглуулж байгаа юм байна. Энд бол тухайн жилийн одоо уул ажлын төлөвлөгөө болоод одоо бусад бичгүүрнүүд нь бүгд батлагдсан учраас хууль зөрчсөн юм алгаа гэдэг ингээд тайлбар юмудаа хийгээд ингээд шийдвэрт гарцсан явж байгаа. За бид бүхэнд тэгэхээр одоо энэ байгаль орчинтой холбоотой бас нөгөө хийх ёстой бичгүүрнүүд бүгдийг ингэж нягтлж үзээд за тэг үүнийхэн дагуу сумынхаа байгаль орчны байцаагчид одоо холбогдох бичгүүрнүүд шилжүүлээд энэ дээр одоо хяналт тавиад ингэж ажиллаж байна. За энийг бол сүүлийн үед бол 3 блокт хууль бусаар явж байгаа уурхай гэдэг байдлаар нэлийн одоо шивж ингэж олон дүм түгээсэн. За энэний дагуу бид нар бас нэлийн өнөхөр тим юм болд юм уу? Бид нар бол яг энэ уул уурхай мэргэжлийн бус хүмүүс учраас энийг
үзэх ёстой бичгүүнтэй үзээгүй мө гэдэг үднээс ямс мэржлийн хүмүүсээ дуудсан. Тэгээд энэний дагуу бол одоо хүмүүс нь ажиллаад ингээд явсан. Тэгээд бид хүн бол яг одоо мэржлийн хүмүүсийн одоо үзсний дагуу ажлаа хийж явуулна гэхээс биш. Одоо зохиомжлол ямар нэгэн байдлаар бичгүүрд үүсгэх одоо янз янзын одоо зохиомжлолд одоо тийм нэмэг тавих юмуд бол тавьсангүй, тийм байсангүй. Тэгээд одоо гэдэг нь нэлээд нийлтэй хандаад энэ уулуурхайтай холбоотой мэдээллийг авах байхаа гэж ингэж бидний хувьд бол иргэдийнхэн одоо хүссэн дагуу мэдээж иргэд маань эсэг үсэлттэй байдаг. За бид хүн ч гэсэн энэ уулуурхайг бол сайн дэмжидэггүй. Тэгээд төрийн бодлого шийдвэр явж байгаа учраас бид хүмүүс төрийн ажил явж байгаа учраас одоо шууд улаан цайм зогсоох бид хүн байхгүй. Тэгээд холбогдох албан газар одоо мэргэжилтэнгүүд нь энэ байнгын хяналтаантай ингээд ажиллаад явж байна.